Сайн байцгаана үзэгчдээ, сайн байцгаана хөл өмг сонирхчдоо. Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Ингээд таны хойморт уламжлал болон хүрдэг хөл өмгийн бестселлер нэвтрүүлгийн шив ширхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Үзэгчдээ манай нэвтрүүлэг та бүхэндээ баасан гараг бүр зочлон очиж байгаа. За бид та бүхэндээ 2015 он гарснаар Лионел Мессигийн номыг хүргэсэн, за мөн Дидье Дрогба, Фрэнк Лампард гэсэн номнуудыг уншиж өгсөн бол өнөөдөр миний гарт бит хоёрын гарт шив ширхэн ном ирсэн байгаа. Сэтгэж байгаа цагт ширэн бөмбөгөө илтнэ гэсэн Андре Пирло гэж одоо Италийн шгшээ багийн сонгодог тоглогчийн номыг бол бит хоёр та бүхэнд уншиж өгөхдөө бэлээ үзэгчтэй. Ингээд бүгдээрээ мэдээж нэвтрүүлгийн зочин хойморт өргөдөж ирсэн хөтлөгч Балжаахтай энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За үзэгчдтэй ч гэсэн энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За Балжаахын ажил төрөл тавдаг сайхан мэдээ. Одоо бас Премьер лиг маань дуусах гэж байна, Авралын лиг маань дуусах гэж байна. Ер нь ажлууд чиглэрж байна тийм ээ. Ер нь тэгээ явж ер нь тайлбарын ажил чинь бас их эвтэх юм биш үү? Бестселлер дээр бичүүлнэ гэдэг чинь одоо бестселлер хийнэ гэдэг чинь номоо ихлэ өөрөө уншин дараа нэг алхан чинээ цаасан дээр энийгээ бас мартчих үедээ гээд нэг ганц нэг үг үсгэр жагсааж бичин одоо тэгээд ажилд ажгүй сайхан байна. Бестселлерийн ажил урагштай сайхан явж байна. За Ювентусын тоглолтыг ч юм уу Италийн шоугийн тоглолтыг энэ үлрэлд ер нь тайлбарлах боломж болов уу? Ерөөсөө тайлбарлах боломж ерөөсөө олдоогүй шүү дээ. Яг гэх юм бол урд нь Serie A тайлбарлаж байсан одоо манад орчуулагчаар ажиллаж байгаа Баяраа маань бол одоо ерөөсөө угаасаа тэгээд өөрийнх нь одоо ер нь бас нэг цовсонд байдаг багийн тоглож байгаа учраас бид нар бол одоо бас тэрийг хүндэтгэж үзээд тэгээ Баяраагаа бас шөнийн 3 цагт 3 хагас даврагуудын лигийг дэмий үзэж сууснаас өөрөө тайлбарлаад манай Баяраа чинь тэгээс нэг талд орж тулширн болон энэ тэрэг гэхгүйгээр сайхан тайлбарлалчихна. Тэгээ Баяраа маань тайлбарлаж байгаа. За. Тэгээ дээрээс нь сэтгэж байгаа цаг ширэн бөмбөгөө илднэ гэдэг энэ ном тун удахгүй манай орчуулагч Баяр сайхны орчуулагтайгаар одоо үзэгчдийн гар дээр бол очихоор болж байгаа үзэгчтэй. Ингээд Пирлогийн номыг бүгдээрээ уншиж нэвтрүүлгүүд маань үргэлжлэн. За 3-4 дугаар та бүхэндээ бол хүрнэ гэсэн үг. Тэгэхээр нэг сарын хугацаанд та бүхэн гэрээ хойморт Пирлогийн номыг заална гэсэн үг. Ингээд нэвтрүүлгийн харахын бүгдээрээ Андре Пирло гэж хин юм бэ гэдэгтэй хамтаа танилцчаад студид эргээд уулзъя. Итали төдийгүй дэлхийд нэрээ таниулж хүндлэгдсэн Андре Пирлог хөлбөмбөг сонирхогчид сантиметрийн зөрөөгөө чөлөө цогцолтын өндөр техник, тоглолтыг уншиж, мэдэрч, удирдах онцгой ур чадвар болон даруй төлөв хэрнээ өөртөө ихтэй шийдэмгийн зан төлөвөөр нь сайн мэддэг билээ. Өдгөө 35 настай энэ эрхэм 1995 оноос хойш 20 жилийн хугацаанд мэрэгжлийн хөлбөмбөг тоглолтог хэний чадаархам гайхалтай амжилттай, баялаг, адал явдалтай карьерийг бүтээгээд байна. Тухайлбал Карло Анчелоттигоор удирдуулсан AC Миланы дундын шугамын амин зүрх нь болж аваргуудын лигт 2 удаа магнaalсан юм. Мөн Италийн аваргаар 2 удаа тодорсон бөгөөд тэрхүү Скудеттогийн тоогоо Ювентус дээрээ 5 болгон хөрвжүүлсэн юм. Олон улсын хөлбөмбөгийн тавцанд ч гэсэн Пирло цом шагналаар цангаагүй. Германд зохион байгуулагдсан 2006 оны дэлхийн аваргад Италичууд төрүүлэхэд Пирло онцгой чухал өрөг гүйцэтгсэн юм. Тэмцээний бүх хотын багт нэрлэгдэж хүрэл бөмбөг хүртсэн нь үүний тод баталгаа. Алтан цомоос гадна Европын аваргын мөнгөн медаль, Олимпийн наадам болон төв хоорондын цомын хүрэл медалууд түүний чангалын цуглуулганд байдаг. Gianluigi Buffoni тодорхойлсноор сүүлийн 25 жилд Италийн хөлбөмбөгт гарч ирсэн хамгийн агуу авьяастан Андре Пирлогийн түүх 1979 оны 5 сарын 19-нд Италийн хойд хэсгийн Флоро хэмээх жижигхэн тосгоноос эхэллээ. Хөлбөмбөгийн ур чадвар нь багаасаа тодорсон Пирло орон нутгийн Брешиа клубын академиэр хүмүүжиж суралцаад 90 цент хүрчээ. Чухам энэ багийн өмсгөлтэй тэрээр Serie A-гийн дебютээ 1995 онд хийж мэрэгжлийн карьераа эхлүүлсэн юм. Сар жилээр бос өдөр хоногоор өснө дэвжиж байсан түүний онцгой авьяасыг Италийн томчуудаас Интер Милан түрүүлэн анзаарч 1998 онд бүрэлдэхүүндээ нэгтгэсэн юм. Гэвч Милан хотын хар хөвөнгөтэй клуб тэрээр дасан зохицож өөрийгөө таниулж чадсангүй. 2 жил гарan Regina Brescia багуудад зээлээр тогтож туршлага хөрөмтлөөж байтал хувь заяаны их дуудлага Милан хотоос түүнд ирсэн юм. Гэхдээ энэ удаа хар хөх бус, хар улаан өнгөтэй клуб түүнийг дуудсан байлаа. Карло Анчелоттигоор удирдуулсан алдарт AC Милан клуб түүний төлөө 17 сая евро гаргахаас татгалзаагүй юм. Чухам энэ дэл Пирлогийн байглаас ягдсан тоглолтыг мэдрэх зүн совин, эсрэг багийн хамгаалагчдын сул зай, алдааг анзаарах мэдрэмж, алдаа мадаггүй дамжуулалт, цохилтын техник бүрэн утгаараа боловсрон цэцэглэж дэлхийн хэмжээний найруулагч болон өснө дэвжсэн юм.
Анчелоти түүнийг гүнээс найруулдаг хагас хамгаалагч буюу Региста хэмээх байрлал тоглуулах болсноор AC Миланы амжилтч огцом дээшиж цом шагныг араас нь хамж эхэлсэн юм. Ривалдо, Руй Коста, Кака зэрэг довтлооны тоглогчдыг тэрээр дэмжиж ихний дамжуулалтыг гаргаж өгөхөөс гадна Женнаро Гаттузо, Кларенс Седорф, Массимо Амбразини нартай хамт хамгаалалтанд тусалдаг байсан учраас Анчелоти Пирлог үнэж баршгүй тоглогч хэмээн нэрлэж байсанд гайхах явдалгүй. Тухайн үеийн AC Миланд Андрей Шевченко, Филиппо Инзаги, Паоло Мальдини зэрэг супер одод олон байсан ч гэсэн тоглолтын ерөнхий ритм хэмнэлийг жоохон Пирло тогтоож гол хорыг найруулдаг байлаа. Харин энэхүү хүчрэг бүрэлдэхүүнтэй баг 2005 оны аваргуудын лигийн финалд Ливерпул харамсалтай байдлаар хожигдож том шоконд орсон юм. Истанбулын финалийн дараа зодог тайлах талаар хүртэл бодож байснаа Пирло өөрийнхөө намтар номонд бичсэн байдаг. Гэхдээ энэхүү төр зүрийн сэтгэл гутралыг тэрээр даван туулж ердөө 2 жилийн дараа өнөөх Ливерпулээс хариугаа авч аваргуудын лигийн 2 дахь цомоо 2007 онд өргөсөн юм. Афинд явагдсан тэрхүү финалийн 2 гоолыг Филиппо Инзаги оруулж тоглолтын шилгээ тодорсон ч гэсэн 2 гол хоёулаа Пирлогийн хөл оюун ухаанаар дамжсан гэдгийг санах хэрэгтэй. Түүнээс хойших жилүүдэд AC Миланы форм тогтворгүй санхүүгийн асуудалтай байсан ч гэсэн Пирло урьдын адил гэлатсаар байлаа. Гэсэн ч AC Миланы удирдлагууд өөрийнх нь хүч хөдөлмөрийг зохихосоор үнэлээгүй гомд бухимдсан тэрээр 2011 онд Роснери дэх карьертаа цэг тавихаар шийдсэн байна. Тэрээр Сан Сирог орхихоос өмнө Миланыг Serie A-гийн аварга болгож өгөөд зохих ёсны хүндэтгэл үдэлдэггүйгээр даруухан байдалтай төрийн хотыг зорьсон байна. Тухайн үед 32 настай байсан Пирлог ихэнх хөлбөмбөг сонирхогчид бид үеэ нэгэн төмгөрөөсөн учраас Ювентуст очоод гологдно хэмээн таамаглаж байлаа. Гэсэн ч Пирло тэдгээр эргэлзэгчдийн амыг урдын адил гайхалтай өндөр түвшний тогтвортой тоглолтоороо таглаж сүүлийн 3 жил дараалан Италийн аварга болцоход байна. Энэ жил ч гэсэн Массимо Аллегригаар удирдуулсан Ювентус клуб Италида босоо үлдэх нь тодорхой байгаа. Энэ бол агуу тоглогчийг хүзээч битгий бас хэмээх эртний үгийн бодит биелэл. Магадгүй Ювентус энэ жил удаан хүлээсэн аваргуудын лигийн цамаа өргөх аваас Андрей Пирлогийн ур чадвар зайлшгүй шаардлагах нь тодорхой. Италийн нэр төрийг хамгаалан Европт ганцаараа тэмцэж буй Ювентус клуб аваргуудын лигийн шөвгийн найд Францын Монако клубтай оноос тараад байгаа. Харин одоо Пирлогийн хувийн амьдрал руу баг зэрэг өнгөцгөе. Ювентусаас жилд авдаг 3.5 сая еврогийн цалингаас гадна Пирлод өөр орлогын их усрууд олон байгаа. Тухайлбал түүний эцэг Брешиад төмрийн бизнес эрхэлдэг бөгөөд Пирло гэр бүлийнхээ энэхүү компани тодорхой хувийг эзэмшдэг юм. Мөн нэг жилд 15-аас 20 мянган лонх дарс үйлдвэрлэдэг усан үзмийн талбай түүнд байдаг. Тэрээр 2001 онд Диборо Роверситиг гэрлэж 2 хүүхэдтэй болсон. Түүнийхөө Николо 2003 онд төрсөн бол охин Анжело 2006 онд мэдлжээ. Мэдээж Итали хүн учраас хувц загварын ертөнцид тэрээр анхаарлаа хандуулах дуртай. Пирло мэрэгжлийн хөлбөмбөгчид дундаас хамгийн загварлаг хэмээн өргөмжлөгддөг юм. Ингээд хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг маань үргэлжилж байгаа үзэгчдээ бид та бүхэндээ энэ удаагийнхаа дугаарын зочин хоймор номны эзнийг сая бол танилцуулаад өнгөрлөө. Маш сонирхолтой намтартай хүн гэдгийг харсан баг. За ном нь ч гэсэн түүнээс дутхгүй сонирхолтой гэдгийг балж байгаа болохоор сая нэвтрүүлгийн эхэнд бол ярьж байлаа. Ингээд номыг уншсан анхны сэтгэл оршил хэсгээс эхлээд одоо сонирхолтой сэтгэлүүд байгаа ах ингээд танд одоо микрофоноо шилжүүлье да. Ерөөсөө тэгээд энэ дээр бол ингэсэн байлаа. Наад чинь энэ номн дээр бол ерөөсөө яг 20 бүлэг бол одоо багтаж байгаа. Пирло ч өөрөө бол одоо 21-ийн тоог бол одоо үнэхээр бүр шүтдэг юм байна. Ерөөс тэгэл тэр 21-нд дээрөөсөө дандаа аз жаргалтай үйл явдал тохиолдож байсан 21-нд ингэсэн 21-нд тэгсэн. Тэгээ энэ үн чинь бас нэг зүгээр нэг тэмж яваад нэг 21 дугаарыг ардаа зүүчих хүн байна л та заадагч. Ерөөсөө 21-ийн тоо бол ерөөсөө тэгэл тэр хурам найраа хийдэг, үр хүүхдэн төрдөг өрдөгч билүү тэгээд ерөөсөө ийм учиртай. Тэгээ номныхаа бүлгийг бол ерөөсөө 20 бүлгээр бол одоо бичсэн баг. За нэг бүлгийг үлдээсэн. Өөрөө бас наад он чинь дахиад дараа нэг зодог тайлсныхаа дараа бичих гэж шүү дээ. Үлдсэн амьдралаа нэг бүлэг. Яг нэг бүлэг хийх гэж байгаа байхгүй. Тэгээд манай баяраа бол яг ингээд орчуулсны тэр юутай ингээд номны ихтэй нь баг ингээд тулгаж хардагсан бол яг тэр бүлгийнх нь нэрээс тэддгээр бүлэг энэ бүлэг дээр тим юм гарнаа гэдэг ингээд номны ихэнд бол ингээд яг тэр нөгөө бүлгийн нөгөө нэг нэр тэдгээр хуудсанд байдаг гэл нэг манайхан чинь харанхуу байдаг шүү дээ тий. Тэгэхэд баярын орчуулга яг тэрэн дээрээ бол
За энэ 7 дугаар бүлэг дээр бол одоо Ювентустэй холбогдсон тухай, 5 дугаар бүлэг дээр Реал Мадридтай холбогдож байсан тухай энэ гэдэг бүр их сонирхолтой болгож өгч байгаа. Тэгээд үзэгчдтэй зүгээр нэг зүйлийг хэлэхэд бол одоо Пирло гэхээр ганцхан хүнийг л одоо магтан дуудаад байх юм биш ээ. Өшигний ард ямар амьдрал явж исэн, тэр цаад Барса яаж хандж исэн, Реал яаж хандж исэн, багийнхан найзууд ямар улсууд яг тухайн үед нь яадаг байсан энэ гэдэг бүхэл бүтэн нэг хөлбөмбөгчнөөр төлөөлөгдсөн том амьдрал явагдаж байгаа учраас гагцгүй Пирлоч гэхгүй энийг Криштиано Роналдо, Месси, одоо Суарес энтрийн фанатууд бол одоо яг уншаад дээрөөсөө манай хүн чинь энэ амьдралаар л явсан байна даа л гэж ойлгоход болохоор юм бэл. Тэгэлгүй яах вэ? За тэгээд Пирлогийн хувьд бол одоо манай үзэгчид ч гэсэн сайн мэдж байгаа. Италийн хөлбөмбөгийн одоо өнгөрсөн болон одоо ирээдүйн нүүр царай шүү дээ, тэгээд хамгийн шилдэг тоглолтыг үзүүлдэг. Дээрээс нь дэлхийн хамгийн шилдэг гэж байсан хөлбөмбөгчтэй бүгднтэй бараг шахуу нэг баг тоглосон. За Месси, Роналдо хоёрыг бусд нь одоо Кака, Бекхэм, Роналдиньо, за тэгээд Александро Неста, Дель Пьеро гэл те. Одоо бүгднтэй шигшээ баг тоглосон. Мальдини тийм бүгднтэй тоглож явсан. Тэгэхээр бол яалтч байхгүй агуу тоглож. Тэгээ одоо нэг сонирхолтой зураг байдаг. Бөмбөгний ард Роналдиньо, Кака, Бекхэм, Пирло эдэр бүгдээрээ ирсэн байдаг. Хаалтаа цохилцох гээд тэгсэн хаалгач за би боллоо гэд хаалга орхиод явж байгаа тийм зүгээр хөвгөлтэй нэг зураг байдаг. Тэр шиг одоо чөлөө цохилтын жинхэнэ мэрэгжилтэн. Яг дэлгэцийн ард бол аврагуудын лиг дээр Олимпиакос эсрэг оруулсан. Чөлөө цохилтоос одоо оруулсан. Тухайн үедээс ганхан гол нэвтрүүлэгт багтажсэн. Гол нь бол гарч байна. За тэгээд хоёулаа нэвтрүүлгээ мэдээж хүүхэд наснаас эхлэх гээд байна уу? Эсвэл одоо төгсгөлийн бүлгээс явах гэж байна уу? Ямар арга барилаар явах санаа байна? Ерөөсөө зүгээр ном дээр юу гэж байгаагаар л шууд дистратал явъя л гэж бодож байна л доо. Номон дээр бол ерөөсөө номны өмнөтгэл хэсгийг бол Чезаре Пранделли дасгалжуулагч бичсэн юм байлээ. За, удирдахлаа. Тэгээ Пранделли бол яг удирдахлаар эхлэн тэгэнгүүт Пранделли бол ингэсэн байгаа. Андре Пирлог бол дархан цаазал. Андре Пирлог бол ерөөсөө Чезаре Пранделли маш сайн мэддэм байна л та. Чезаре Пранделли чинь тоглож байгаад Ювентус тоглож байгаа тэгээ зодог тайлсныхаа дараа Атланта багийн хүүхдийн клубын дасгалжуулагчаар ажилласан юм байна. Ер нь тэгээ тоглогч нар чинь нэг зодог тайлсныхаа дараа хүүхдтэр л очдог шүү дээ, тийм ээ ихэнх нь бол. Тэгээ ингээд Атлантагийн хүүхдийн клубыг дасгалжуулаад явуулсан. Тэгэл Ювентус, Интер, Милан энтер бол ерөөсөө топ бацаануудыг бол цуглуулад авчдаг. Тэгээ үжсэн чинь нэг өдөр ерөөсөө зүгээр туслах дасгалжуулагч нь нүд амнаараа дээрээ гараад ялзаа ороод ирж байна. За яста үнэхээр сод авьяасныг бол яста харлаа засгалж байна. Яста ийм хүнийг бол зүгээр яста тааж үзээгүй хөлбөмбөгийн бурханд ингэрч бараг мдээгүй яваамаа гэж дахин ороод ирдэг байхгүй. Тэнгүүт чинь Пранделли урдаас нь тийм юм бол зөндөө сонсч ийсэн гинэ. Тэгээ очоо үзэхээр нэг тийм за яах вэ гэсэн. Тэнгүүт тэрэн шигээ санаад за тэгээд хаана угаан дэрчин мэрчин гэдэг чинь одоо ерөөсөө энэ Брешиа гэдэг баг дээрөөсөө нэг хүүхэд бол ерөөсөө галзуурж уун зааж ирвэ. Одоос бошуухан л тийшээ очиж үзье. Та одоо очиж үзье. Тэгэнгүүт нь заалын чи юу вэ? Юун Брешиа болоо явж өгөөд календараа ингээ харсан чинь дараагийн 7 хоногт Брешиатай тоглохоор байсан байна. За. Тэгэнгүүт нь за болиё чи дараагийн 7 хоногт тэрдэргүү тоглоно. Тэгээ чиний тэр яриад байгаа тэр амар сод авьяасны чинь яхаараа цаагуур чинь тэр Интер, Милан, Ювентус энтер, Рома энтер мдээгүй гэж. За ингээд дараагийн 7 хоног нь болж гин дараагийн 7 хоног болоод талбай дээр гарч ирээд тоглолт эхлээл явцсан чинь ерөөсөө тэр бол ерөөсөө нэг үеийнхнээс 2 юм уу 3 насаар дүү өмсгөлүүд нь бүгдээрээ томтцсон Андре Пирло жоохон бацаан тэгэл тэр дунд бол ерөөсөө бөмбөгийг бол шүү дээ жинхэнэ эдэлж ийн гинэ шүү дээ бөмбөгийг бол шүү дээ өөлүүлж ийн гин тэнгууд л ерөөсөө Чезаре Пранделли хараад ерөөсөө ангаагаал ерөөсөө хөшөөл илбдүүлсэн юм шиг болоод тэр тоглолтыг тойроо үзчихсэн Атлантагийн бүх боссууд бүх тэр сэлгээ мэлгээрөөс анх удаа тэрийг хараад ерөөс ангаацсан. За энэ ингээд яадаг одоо ерөөсөө энэ хүүхдийг л аваа одоо ерөөсөө томчууд авахаас өмнө аваа гэл ингээд бол ерөөсөө тэр Италийн Атланта багийн ерөнхийлөгч болж та амар ухаан гаргасан гэж байна шүү дээ. Ерөөсөө шуналтаагүй. Энэ хүүхэд бол хэмжээ ноором хил хязгаарт баригдж идэг хүүхэд бол биш ээ. Энэ бол бурхны бэлэг учраас энийг битгий зовоо. Орхинаад Брешиад нь. Тэр Брешиа бол ерөөсөө юугаар өгчих гээд бас нэг тиймэрхүү жоохон юу л байсан л байдгийн байна л та ерөөсөө хүүхдүүдэд зарчлаа гэдэг. Тэгэнгүүт ерөөсөө тэгээд тэр Атланта багийн эзний тэр хэлсэн үг Брешиагийн удирдлагуудад очоод
За ер нь энэ хүүхдийг тэгж зарж урих чинь бас одоо болоогүй юм байна. Дарж л бай. Энэ бол ерөөсөө л Эрдэнэс одоо ерөөсөө Эрдэнэсийн уулан дээр X тэмдэг тавьдсан одоо нөгөө газрын зураг дээр энэ нь бол одоо судалгаагаар ийм байгаа. Ухуул бол одоо өстө цөм хийн. Одоо арга нөгөө нэг юу гэлээ нөгөө судалгаа шинжилгээ одоо жинхэнэ хэр зэрэг хөрөнгө оруулах уу яах уу хийх үү гэдээ яриад байж байгаа. Тэгээ би бол энэ номон дээрээс тэр Чезаре Паранделлигийн тэрийг уншаад яг Андре Пирлог бол дархан цаазал. Энэ хүүхдийг бол ерөөсөө битгий орол. Энд чи их мундаг үг байхгүй. Энэ хүүхдийн энэ гоц авьяас бол ерөөсөө хэмжээ, хязгаар, норм ямарваа нэгэн хайрцаг гэдэг ингэж байдаг хүүхд биш. Дасан газраас нь битгий холдвол битгий зовоо энийг зөнгөөр нь тавьнаатаа. Ер нь баг бусад ерөнхийлөгч нартай бүгдээрээ энэ хүүхдийг худалдаж аавна гэж айлгаж хичээхэ болий өшөө сайжраг. Тэр чинь Пирло айгуу 13, 12 моёртой байсан байлгүй дээ өөрхөн. Тэгээ 14, 5 хүүхдүүдтэй тоглож байгаа байхгүй. Тэгэхэд бол ерөөсөө яг өмнөдгөл дээр нь бол одоо ерөөсөө яг ингэж байдаг юм аа. Тэгэд нэгдүгээр бүлэг эхэлж байгаа. За. Тэгээ нэгдүгээр бүлэг эхлэнгүүд ерөөсөө шууд 11 оны 100 ерөөсөө тэгэл хавар ерөөсөө Милантаа салах хийж байгаагаар эхэлж байгаа. Энэ бол одоо ерөөсөө бас нөгөө нэг их онц сонирхолтой бүлгээр эхэлдэг менежментийн арга байна л да тий. Тэгэнгүүт ерөөсөө нэгдүгээр бүлэг гээл тэгэнгүүт ерөөсөө тэр Миланд ирсэн барьсан нь бол байхгүй шууд Милантаа салах шиг гүйцэтгэж. За ингээ Милантаа салах шиг гүйцэтгэх гээд ер нь тэр 10-аас 11 оны улирал бол ер нь Андре Пирлогийн хувьд бол ерөөсөө их онцгой өнгөрсөн юм байна. Дандаа бэртэл гэмтэл ингээд тийм ээ. Тэгжээтэл энэ Максимилиано Аллегри дөнгөж ирсэн ч байсан үе байсан юм. Тэгэнгүүт нэг өдөр Галианы өрөөндөө дуудаж оруулж ирээл нэг шинэ үзэг өгөөл тэр нэг үзгийн тухай энэ номон дээр их байгаад байгаа байхгүй. За. Тэр 11 онд Миланоос гэрээ цуцалсан тэр нэг үзэг тэгээ тэр за ингээд дуусгар боллоо. Чи наад үзгээрээ бити нэг интертэй гэрээ хийчээрээ дээ антер гэж даапалж хэлсэн гэж байгаа. Тэр үзгийг орог ингээд дурсгсан юм уу яасан. Тэгээд ингээ 11 оны хавар бол одоо ингээ яваад оржээ. Тэгсэн чинь Галианы дэд ерөнхийлөгч хүлээж авангуудаа за юу яа. Чи бол одоо ингээд нөөцийн суудлал нэг бол чамааг бол ерөөсө талбайн зүүн жигүүр хоёр л хүлээж байна. Марко Ван Баумл Амбразини хоёр бол одоо төвд. Чамгүйгээр бид нар бол одоо Италийн авраг шалруулах тэмцээн буюу Serie A-д бол төрүүлж Scudetto-г бол хүртнэ. Ингэнгүүт л 10 жилийн хүч хөдөлмөр минь ингээ талаар өнгөрөх гэж юу те. Тэгээ Пирло бол ерөөсөө зүгээр ингээл бэлтгэл сургууль тоглолтын дээр үзүүлж идэг уран гоё тансаг дамжуулалт цохилтууд нь удирдлагуудын нүдэнд бол зүгээр л энгийн үзэгдэл бол харагдсан. Анх уулгаалтаа хэвшмэл зүгээр энэ ингэж л байдгийн гэсэн шиг. Тэгэд ийм болоод ингээд нөгөө нэг алтыг чинь алт биш гуйл болгож хараад эхэлсэн байхгүй. Тэнгүүд Пирло тэрийг мэдээ тэр жил бол айгүй зовлонтой, зовёртой, сэтгэлийн хөндүүртэй байгаад байсан. Тэгээд Тулио гээд нөгөө өөрийнх нь агент нөгөө бие төлөөлөгч. Тэгэл ерөөсө тэрнтэйгээ ингээл явж ороод ингээл уулзсан чинь ерөөсө нэг бол зүүн жигүүр, нэг бол сэлгэний суудал. Тэгээд чамд ганцхан жилийн гэрээ санал болгоо. Ганц жилийн гэрээ гэдэг бол хүнийг бол амьдаар нь доромжилж байгааг нь шинжиж байна. Тэр чинь яв гэхэд явуулахаар доромжилж байгаа биш гэж штэ. Ганц жил гэхээр л энэ Драгба Челсигээс яваад л хятад руу тийм биз. Энэ Лампард чинь тэгвэл би явлаа гэдэг ингэдэг чинь ганц жил гэдэг бол ерөөсөн үнийг тэр чигтэн доромжилж байгааг нь шинжиж байна л да. Тэгэнгүүт тэгээд ингээл ерөөсөө гэрээ дуусгар болоод за би гэрээгээ цуцаллаа анаа тэрэгэл ерөөсө сэтгэл дотроо бачуураад ингээл гарч ирэнгэл тэгэл ерөөсө Александра Нестада бол үйлсэн байна. Багийн ерөөсө хагцшгүй анд нь халамжит ах нь энэ тэмдгийн зочид буудлын аялан тоглолтоор явхад өрөөнийх нь анд нь өдөр шөнөгүй PlayStation тоглож идэг Барса Пеп Гвардиола хоёрыг авах гэж булаацалж идэг. Тэр хоёр бол тэр PlayStation-ыг бол хүн төрөлхтний бодож үзсэн хамгийн гайхамшигтай одоо нэг урлагийн бүтээл энэ төр гэж үздэг юм байна л та. Тэгэл тэрэндээ орж ирэл ерөөсөө сад тавилтал уйлаад уйлна гэдэг бол манай монголчууд ч нэг эр хүн нулимсаа нуудаг энэ төр гэж ярьдаг. Пирло бол ерөөсөө уйлна гэдэг бол энэ хүн хинбэ гэдгээ бол илэрхийлж байгаагийн хамгийн том нотлогоо юм аа тийм. Би урсан тусалж байгаа нулимсныхаа би тусал болгоноор нь би өөрийнхөө зовлон би Нестада би тооцсон. Неста бол ерөөсөө үнэхээр харамсалтай байна.
чамд явахаас өөр одоо ямар ч арга байхгүй юм чинь одоо явдаа хандмын л гэж хэлсэн юм байна л да. Тэгэд Нестагаас арай гэж нэг юм шалаад гэрт нь ёстой цэжин дотроо бөө хав харанхуй юм эргэлдээл ингээл гэртээ хүрээл ирсэн чинь найзууд нь бол одоо цуглдсан. Гэрт нь найзууд нь цуглдсан байжсэн салхас их гээд. Тэгээд найзууд дээрээ ирээл тэгэл тэнд нэг дуулж хөгжигч биш. Тэгэл одоо бүгдээрээ ингээд бас сэтгэлийн урам зоргийн засаал ингээл зэ нэг иймэрхүү явж байгаа нь бол одоо ихний бүлэг дээр гарч байгаа юм да. Нэгдүгээр бүлэг дээр. Аа. Тэгэхээр би яг та тухайн үед жишээлбэл юу гэж бодож байсан бэ? Би яг 10-аас 11 оны үеэрл Пирло үнэхээр муу байж байгаад яг тэр бэлтгэлийн бааз дээр яг тэр нэг хагдсаж байгаа бичлэг нь бол байдгийн. Тэгээд тийм Пирло бүгдэнтэй тэрвэрлдээд бараг шахуу уйлаад тэгээд ингээд за ингээд Миланоос Пирло явахаар боллоо гэсэн одоо спортын мэдээнүүд дээр те яг тэр дүрсийг тавиад тэгээд Ювентуст очихоор боллоо гэх тэгэнгүүт нь би бодож байсан байхгүй юу? Пирло одоо Ювентуст очино Миланд ийм байж байгаад явсан. Одоо бол ингээд Пирло гэдэг нь ер нь мартагдах болоо даа л гэж би бол бодож байлаа. Та тухайн үед юу бодож ив? Яг адилхан. Би чинь Миланы Сильвио Берлускони Галианы энтри чинь бол шүтцсэн хүн. Аха. Юусэн мундаг улс төрч мундаг бизнесмэнүүд эдгээр мэдж л байгаа штэ гэж л бодож байгаа юм чинь одоо мэдж л байгаа штэ гэж бодоод Роберто Баджо Беришиад буцаж ирээл дахин төрсөн мэт гангардаг шиг тэгэл одоо өөр нэг жижиг багт л одоо гангарах юм байлгүй дээ. Одоо бидгэж л бодож байсан. Одоо удаанаад яах вэ? Тийм би бол өстой Ювентусыг үнэхээр төсөөлж байгаа үг гэнэ. Яг ингээд тэгээд Ювентус дээрээ яасан бэ? Дахиад аврагууллаа. Юу тэгсэн чинь уучгаарцсан чамтаа нэг жилийн гэрээ энэ зүүн жигүүр тоглохгүй гэвэл сэлгээд аваа пашаал өстой бид нар чамд ханддагаараа айгуу гоё хандан манд. Тэнгүүд Верло бол дотроо бол өстой нэрээ үнэхээр өстой бүр шатаж өгөх гэжсэн гэж байна. Миний 30 гарах ямар хамаатай юм бэ те? Би хүүхэд байхасаа эхлээд би өстой дэлхийн 7 тэрбум хүнд би баяр баясгалан авчирж өгөж явсан хүн. Би нэр хүний урманд би муухай алдаа гаргаж би өстой муухай царайлж яваагүй. Багаараа хожигдчихсэн. Баг надаас болж хожигдчихсэн юу байхгүй. Би эднэрт өстой дахиад харуулна. Тэгэл гэртээ ирээл тэр туулаа гээд тэр менежер нь өстой айгуу дандаа байнгын гой мэдээтэй байдаг өстой байнгын гоё юмыг өстой бүр ингээл уран зөнч шиг ингээл мэдчихдэг юм л да. Амар тийм мэдрэмжтэй би төлөөлөгчтэй. Ирээл найзуудтайгаа сууж байгаа туулаа юу вэ сонь сайхан юу вэ гэдэг чинь ийм тэр гэрээ байгуулах га гэрээ чи үүдэнд ирсэн манай л гэсэн гэж. За тэгвэл ёстой нэр хуучин ямар байгаагүй штэ. Милан хотод ямар буураас хэлэх гэж байгаа шүү. Одоо энэ захад байж байгаад энэ захад л ирээл үсттэй. Нэг зингэлт. Хуучин байсан. Би тэнд идээшиж би яг эхлэхэд бол одоо үнэндээ бас нэг тийм надаас шалтгаалгүйгээр дасгалжуулагч нар солигдоод ингээд чадаагүй. Одоо тэгвэл би ёстой AC Милан өстой хинбэ гэдгээ үзүүлнэ гэл тэгэнгүүт чинь зүгээр сэтгэлийн нард хэлмэл тэгэл ерөөсөө нөгөө уутгар гуныг алга болоод ингээд миний араас хөөцөлдөг л байхгүй да. Сайдыг сандаг л байхгүй да гэд ингээд хөвсөөгөө найзуудтайгаа тэгэл ер нь бол гэмгүү сайхан гусчдаг гэж шүү дээ манай ус. Этачд ч болсон шүү дээ. Тийм үү. Ерөөсөө сайхан гүмрэгдэж өгөө тэгээд яваасан. За үзүүл чаруулах юм би юу. За ингээд Андре Пирлогийн сэтгэж байгаа цагт ширэн бөмбөгөө хэлнэ гэсэн сайхан намайг та бүхэндээ хүргэж байгаа. Яг тэр мөчөөс хойш AC Милан яаж дампуурч Ювентус яаж мандаж байгаа билээ тэгээд Пирло гэдэг хүний л ач гавьяа шүү дээ үзэгчтэй яг нэг нуулгоо хэлэхэд ингээд бүгдээрээ хэсэг хугацаанд завсарлаа. За бүгдээрээ Пирлогийн гайхалтай хууралтууд, дамжуултууд, гоолуудын цуглуулга болсон сайхан бичлэгийг үзчихэд студид дээр ирээд уулзах болно. Үзчихээ тэр бол түр баяртай. Feeling my way through the darkness, guided by a beating heart. I can't tell where the journey will end, but I know where to start. They tell me I'm too young to understand. They say I'm caught up in a dream,
Well, life will pass me by if I don't open up my eyes. So that's fine by me. So wake me up when it's all over, when I'm wiser and I'm older. All this time I was finding myself and I didn't know I was lost. So wake me up when it's all over, when I'm wiser and I'm older. All this time I was finding myself and I didn't know I was lost. I tried carrying the weight of the world, but I only have two hands. Hope I get the chance to travel the world, but I don't have any plans. Wish that I could stay forever this young, not afraid to close my eyes. Life's a game made for everyone, and love is the prize. So wake me up when it's all over, when I'm wiser and I'm older. All this time I was finding myself and I didn't know I was lost. So wake me up when it's all over, when I'm wiser and I'm older. All this time I was finding myself and I didn't know I was lost. 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 I didn't know. Ингээд хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэгт хамт байдаг үзэгчдэд маш их баярлалаа гэж хэлье. За бас манай нэвтрүүлгийн хөгжөө нэмжигч үзэгч нар одоо балжаахыг шалгаагаад болохгүй байна. Тэгээд нэвтрүүлэг маань 2015 он та бүхэндээ Лионел Месси, Фрэнк Лампард, Пирло гэсэн номнууд бол очиж байгаа. За Дрогба бас энэ дундуур явж байгаа. Ингээд яг өнөөдрөөс эхлээд буюу 4 сарын 1-ний өдрөөс эхлээд YouTube-д бол одоо Мессигийн дугаар маань ямар ч байсан эхний дугаарууд маань ороод эхэллээ. Тэгэхээр та бүхэн 7-7 хоногоор яг YouTube руу ороод за бичлэгүүдээ бас нэвтрүүлгүүдээ үргэлжлүүлэн үзэх боломжууд байгаа. Өнгөрсөн жилийн бүх дугаарууд бол яг байдаг таа бол байгаа. За тэгээд тэрийг бас дуулахад таатай байна үзэгчтэй. Ингээд номоо цаашаа үргэлжлүүлье. За хоёулаа сая нэлээд сонирхолтой яриаг ярьсан. Цаашаа ер нь ном маань яаж үргэлжилж байна вэ гэж. Ингээд ерөөсөө Интер нөгөө юу яасан гэсэн шүү дээ. Тэгээ Интер бараг Грич гадаа ирчээд байна гэд. Тэгсэн чинь яг Интер рүү уг нь бол явчихаар байсан юм билээ. За. Тэгсэн чинь Интерийн дасгалжуулагч нөгөө нэг Миланд цуг тоглож байсан нөгөө Леонардо Бразилийн. Тийм биз. Леонардо ингэж ярингуутаас одоо яг ийм улсуудыг худалдаж авна ингэн гэд ингээ ярьсан байна л та.
Тэгээ ерөнхийдөө бол одоо болж шүү наад чинь энэ тэр гэсэн чинь тэр тийм тооч гэж дууддаг юм байлээ. Тэр нөхөр тэр бие төлөөлөгч чи байж байж. Ерөөсөө байж. Тэгтээ татгалзаж болохгүй. За байж бодж үзье. Ерөөсөө тэгэл тэр нэг гэрээ ингээл меланта ингээл болсноос хойш нөгөө нэг 8-1 чинь сонгох зун тэгэл нэгдэл явчихж байгаа юм. Ерөөсөө яараа хөдөлж болох. Тэгээд Перлогийн ерөөсөө бүр ингээл баг насны мөрөөдөл бол ерөөсөө нарлаг Испани. Испанир Реал Барса хоёрт очно гэвэл ерөөсөө хүүхдүүдтэй ингээл тоглолдог. Тэгэл бас нэг хүүхэд насны тухайн хальт орж ирж байгаа. Тэгэл ерөөсөө тэр нэг өөрт нь атаархдаг байсан хүүхдүүд нь өстөг хизээч Перлог дээрлэхэж байсан хүүхдүүд хизээч Serie A-д Перлотой дайралтаагүй гэж байгаа. Бүгд тэндээ тэгэл үлдсэн. Яа өндөр муу санаатай атаархдаг, жүтөөрөгдөг, өшгөлдөг. Гүр нэг удаа Мирчел Луческо одоо Шахтарын дасгалжуулагч эн чин Брешагийн дасгалжуулагч байхдаа Перлог 15 настай хүүхдэн томчуудтай оруулаад ирсэн чинь аавшгаа 30 гарцсан залуучуудтай тоглосон. Миний хүү өөрөөрөө тоглол бие битээ байр гээл ингэнгүү чи Перло нэг нөхрийг 3 хуурчаал 4-дгөө хуурах гэсэн чи бэлтгэл дээр шагагийн тас өшиглөл унгаасан гэж шүү дээ. Тэгэнгүүт Перло арга үйлээ босоод өргөтн Мирчел Луческо миний хүү зүгээр энэ бол ирчүүдийн тоглоом өшөө сайн тоглол. Та нар өөрсдөө бараг юм чадахгүй Перлод өмгөө наад чи юу хийхээ мэдж байгаа гэл 15 тагаас нь ингээл юу яатсан чи ерөөсөө ялагдчихгүй сэтгэл зүй ерөөсөө Перлод суудсан. Би бүгдийг чадна, би бүгдийг ингэн. Тэгэл ерөөсөө тэр арын хамгаалагч нарын урд ингээл зогсоол талбайг ингээл харахад талбай бол ерөөсөө далайн хар гүн дотор одоо авраг загас яаж ингэж нааш цааш тэрэн шиг ингээл надад бол зүгээр ингээл гэрэл тусгаал бүгдийг нь алхан дээрээ байгаа юм шиг л харагддаг. Надад тэрнээс өөр жаргалтай байрал гэж байхгүй. Тэр ийм сэтгэл зүй ийм юуг бол надад бол ерөөсөө Мирчел Луческо бол одоо ингэж суулгасан. Тэгээ надад тэгээ хүүхэд байхдаа нөгөө Serie A орно гэхээсээ илүү энэ багуудаар нэг ингэж явж байгаа л тэгэл ерөөсөө тэр үед одоо Испани Ла Лигч Италич их гардаг ч үс юм уу зурагтаар нь одоо манай хүүхдүүд нөгөө Премьер Лиг гэл ингээд байгаатай адилхан. Ерөөсөө Реал Барса хоёр бол одоо шүтэн байсан юм байна. Тэгэл ерөөсөө заавал энэ хоёр руу явна гэж ерөөсөө ингээл боддог байсан одоо нэг тийм ийм юу нь бол одоо энийгээ бол одоо бичсэн байгаа. Тэгээд тэр номны өмнөтгэл дээр байсан Чезаре Паранделлигийн бас нэг юу байдэ. Би яг мартах чинь чимээгүй лидер гэж нэрлсэн. Ерөөсөө талбай дээр л өөрийнхөө ерөөсөө авиасаар л бүгдийг удирддаг. Түүнээс биш, хил амаараа биш. Чи ингэж тэгээч тэгсэнгүй ангисэнгүй нааша maaша тийм баг. Хувцас солих өрөөнд яваал орж ирэл Перло дуурахт л ерөөсөө бүгд нам болдог. Түүнээс мань мэд шиг юм дуурахад бүгд зэрэгцээ ирж байгаа юм биш үү? Тэнд Перло дуурахад бүгд нам болдог. Чезаре Паранделлигийн үед Ювентуст 82 оны дэлхийн аваргад төрүүлсэн Гаэтано Ширеа гэж хөлбөмбөгчин байж байгаад 30 хэдэн наснда автомашины аварт ороод өнгөрсөн юм. Тэр 82 оны дэлхийн аварга залуу. Тэр залуу тийм зангарахтай залуу юм гинэ. Би тэгээ сая яагаад гинт бодог гэхээр чи нөгөөсөө нэвтрүүлгийг эхлэхэд өмнөх одоо ирээдүйн цагийн ямар юм гिचлээ. Талын шиг шоугийн одоо лидер шүү дээ. Лидер яг. Тэгэхэд өмнөх лидер Гаэтано Ширеата болдоор байсан л адилхан л байсан. Тэр Италич нь ерөөсөө өндөрлөг одоо бидний үеийнхэн ухаан орсон цагаас хойш 82 онд л төрүүлсэн шүү дээ. Тэр 34 38 бол одоо тэр үед төрүүлгийг үзчихсэн нөхдүүд үжээ Тэнгэрийн оронд байж байгаа шүү дээ тэрс. Тэгэхэд тэр 82 оны ерөөсөө ганц сорн бол тэр арын шугамд байдаг Гаэтано Ширеа гэж нөхөр байсан юм байна л да. Яг Перлогийн байран дээр ч байсан юм уу одоо ч тохор үг. Тэгээд Чезаре Паранделли тэрнтэй зөөрлөөд чимээгүй лидер үнэхэрийн агуу. Ерөөсөө ингэх ёстой гэдгийг ерөөсөө зүгээр үйл хөдлөлөөрөө талбайг удирдах байгаагаараа л гүйцэдэг. Тэгэд би бас нэг үг зохиогоод нэг тайлбарлаад байдаг байсан. Энэ номыг уншсан чи би бас өөрийгөө бас олоод хэлчих гэж бодлоо. За зүг чигийг луужин заадаг яад тоглохыг Перло заадаг юм а гэл нэг Итали тоглохоор би нэг хаяа нэг тэгдий. Бас нэг санаандгүй. Ерөөсөө Перлогийн тэр дамжуулал тэр байгаа байдал энэ төр бол яг л луужин шүү дээ тий. Одоо харин тийм л бол таардаг. Би бас арай жоохон утгагүй яаж байгаа юм болов гэл тэгэл бодтیں۔ Тэгээд үгүй шүү дээ яг тийм Ювентусын ч юм уу Италийн шоугийн тоглохоо болохоо байгаа л бүгд бөмбөгөө Перлод л өгдөг шүү дээ ерөөсөө. Хамгаалагч нь Перлод, довтлогч нар нь гүйж очиод Перлод л өгөн. Перлод тэгэл бүх юм гой зохицуулдаг шүү дээ. Яг л тоглолтын тэр юм чаа. Тэгээ одоо нэр энэ Перло маань одоо ерөөсөө гайхамшигтай гэдэг нь бол 10 хэддэгээс мэдэгдээл. Тэгээд
Одоо нөгөө нэвтрүүлгийн маань цаг нар бол одоо юу болж идэм бол түүнээс би бол одоо яриад байвал яриад байхаар л байна л та. За ерөөхдөө ингээд эхний дугаар маань өндөрлөж байна да тий. За ингээд бас эхний дугаар маань өндөрлөж байна. Эхний дугаараар хоёулаа номны өмнөдгөл болон яг тэр Ювентус руу очих гээд байгаагийн яг нэг игзэгтэй хэсгийг бас яриад нэг амтанд бол үзэгчдийг орууллаа. Ерөнхийдөө нэвтрүүлгээ та Пирлогийн номыг ер нь хэдэн дугаараар үргэлжлүүлэе гэж бодож байна. Ямар сэдвээр яаж явъя гэсэн төлөвлөгөө байна. Тэгээ ерөөсөө би бол ерөөсөө Пирлогийн номыг бол ингэж л бодож байна. Манай Пирлот ч ерөөсөө урлаг бол сайхан ирдэм биш үү? Улсууд ч дуудаж авчираад уулзаж урдсан байна. Тэгээд ийм сонин юмнуудыг бид нар ингээд харахаараа тэгэл Пирло ч зарим үед бас тэгэл би Миланд аз жаргалтай байна, сайхан байна энэ төр гэл тэгдэм байна л та. Тэг чин мань хүн бол үжээ ширээн дээр нь тэнгэрийн үнэтэй цалин 5 жилийн гэрээ Реал Мадрид авчираад гэрийн ширээн дээр тавьсан л байсан гэж байна 2006 он мөн. Тэгэд чин бол зүгээр тэгэл за би явахгүй энэ тэргээл юм дуустал тийм дипломат зантай тийм байх ёстой ерөөсөө юм тодорхой болтол түүнээс наан сагсагнаал би тэдний очих гэж байгаа энэ тэргээд бас нэг тэгээд авах чи бас утгагүй л байдаг юм байна. Тэгээд яг энэ 2006 оны дэлхийн аврал шалруулах тэмцээн дээр пенальти зогсныг ярьчих ч одоо бас арайч уртуулаа явуучих юм болов. Тийм байна. Дараагийн дугаар дээр. Тэгвэл тэрнгүүр ихэлтэй ерөөсөө. Дараагийнх нь бол ерөөсөө. За тэгэхээр үнэхээр гайхалтай нэрэ Андре Пирло бол нэрэ Италийн шишээ байтугай дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд одоо 21-р зуун 20-р зууны төгсгөл 21-р зууны хамгийн гайхалтай одоо агуу маэстро гэж ярьдаг шүү дээ тийм мастер хөлбөмбөгчдийн нэг байгаа. Ингээд Андре Пирлогийн номоор эхний дугаар маань хөлбөмбөгийн бестселлер маань өндөрлөж байна үзэгчтэй. Бүгдээрээ дараа 7 хоногийн баасан гарагт яг энэ цагтаа эргээд 2 дахь дугаараараа буюу шинэ дугаараараа уулзах болно үзэгчтэй. Ингээд тэр бол түр баяртай үзэгчтэй.